10 дугаар анги. Анх удаа ирсэн юм а та? Намайг чи Каул надтай уулзахаар ирсэн юм а та? Эртхэн ингэж хувцалж байхгүй дээ. Таныг тааргүй болчихж гэж. Хоёулаа гах уу? Кайла. Танд хүн чи юм уу? Үгүй, танихгүй хүн. Кайла. Энэ тэнэгтэй ямар харилцаатай? Миний сэтгэлийг хулгайлж чад буцааж өгөхгүй байгаа хүн энэ бүсгүй байгаа юм. Кайла. Санаа зовхоо болоод над дээр ирэхгүй мө? Кайла. Тэнгэр минь, энэ охин урд төрөлдөө ямар гавьяа байгуулсан юм бол? Хэдий жүжиглэж байгаа ч гэсэн эцсээ хүртэл төгсөх хэрэгтэй үсттэй. Тэмээ баярлаа. Мастер, хулганы цэцэн нэгийг. За. Энэ юу юм? Маргааш Валентины өдөр. Зүгээр өнгөрөөвөл харамсалтай санагдах ба. Хинд өгөх гэж байгаа? Надад уу? Зүгээр л нэг сайн хүнд. Ингээд чандыг чи жумпи хахад шоколад өгөхгүй мүү? Энийг аваад яв. Тэрэнд өгч яах юм? Гүй энийг хөөе наадхаа ганцхан багдах юм шүү. Дахиад нэгийг авчихъя. Болохгүй. Өөх. Ийм аимшигын ресторан байдаг юм уу? Хоолны талаарх мэдлэг, аглах тогоо чин ухамсар. Иймэрхүү ёс суртахуун хайгаад ч олдохгүй ресторан юм байна л да. Өвөө, манай зотон амттай шүү. Жантайгоо минь. Өвөө, манайх зутангийн ресторан. Жантайгоо минь хятад хоолны газар байгаа. Жантайгоо минь. Үгүй өвөө. Өө, энэ хажууд сан хэрүү гэж байгаа. Тийш авч. Хүлээж бай гэж хэлээ. Юу? Жантайгоо минь хийж чаднаа. Ямар байна? Юу? Амьдралдаа ийм амтгүй жантайгоо минь анх удаа идэж үзлээ. Ийм муу хоол идэх хүн яаж хоолны газар ажилуулдаг байна? Хэрэг алга. Хин таныг зутангийн ресторанд жантайгоо минь захиал гэсэн. Өвөө, тэгсэн ч гэсэн жантайгоо мингийнхаа мөнгийг төлөх хэрэгтэй. Хэдийг авах вэ? Зутангийн газар ирчгээд өөр хоол захиалсан юм чинь 5,000 вон. Энэ юу юм бэ? Жантайгоо мингийн мөнгө.
Өвөө, мөнгө өгөлдөө ийм юмар яах юм? Тийм муухай мэдчихэд мөнгө өгч чадахгүй. Анхлаг тогоочтой дараагийн удаа Мэги халуун шүл хийж өг гэж хэлээрэй. Юу? Дахиад ирэх юм уу? Ийм хөгийн хоолны газар ажиллуулж байдаг. Ачин улс юм аа. Баяртай. Ахлагтайгаач. Үгүй ийм хүн бас байдаг. Ахлагтайгаач санаа зовлтгүй. Зөнөх өвчтөй хүн байхаа. Ингээд энийг бид хоёр бас идэж үзэж болох уу? Амттай юм аа. Сан хэрүүгээс ч илүү амттай юм байна. Нэрээ Мэги халуун шүл хийх гэж байгаа юм уу? Ахлагтайгаач. Маргааш Валентины өдөр зүгээр өнгөрөөвөл харамсалтай санагдах байх. Хинд өгөх гэж байгаа? Зүгээр л нэг сайн хүнд. Чанди, чи жүмпүү ахад шоколад өгөхгүй юм уу? Шоколад. Шоколад гин шүү. 내가 이럴 줄 몰랐어. 당황스레 혼란스레 자꾸 너만을 찾잖아. 이런 내 맘을 다 그쳐도 네가 내 곁을 스치면 또 그렇게 웃으면 난 아무것도 못해. Яах гэж ийм газар уулзъя гэдэг вэ? Үнэхээр газар сонгож чадахгүй хүн юм аа. Сэтгэл гаргаад зорж ирж байхад дуугүй дагаад яв. Дараад байна. Нэг газар оръё. Дагаад яв. Хаашаа явах гээд байгаа юм бэ? Дахиад хачин газар очиод хэрэг тарих гэж байна уу? Хөөе. Хаач гэж байгаа юм? Хөгжилтэй, дулаахан, чимээгүй. Энтхийн цайн үнэгүй. Чам шиг хүмүүс зориулж байгуулаагүй л байх. Үйлчлүүлэгч нартаа анхаарал бага тавих юм аа. Танай компани ирээдүйд санаа зовж байна шүү. Ингээд наадах чинь юу юм? Энэ үү? Юу ч бишээ. Өгөөдөх.
Эн чинь Өөр хүнд өгөх гэж хийсэн юм аа. Онцгүй хэлбэртэй болчихсон байгаа биз. Гэхдээ амттай л да. Алив. хөөе. Надад өгсөн бол минийх үсттэй. За, удаан хүлээлгсэн дуучлаарай. Гар утасны шагналтай Валентины арга хэмжээ маань одоо эхлэх гэж байна. Хосоор оролцох хүмүүс гарч ирнэ үү? Хөөх, хүлээж байсан юм шиг бомбоноор гарч ирж байна шүү. Энэ утсыг би үнгүй өгнө. За. Сүүлчийн нэг баг гарч ирлээ. Сүүлийн үед амьдрал хэцүү байгаамаа та. Зарлангууд бүгд гүүгээд гараад ирдэг байх шүү. За, манай 1-р баг амжилт гэд хэлээрэй. Амжилт. 2-р баг Амжилт. 3-р баг 4-р баг Амжилт. 5-р баг 6-р баг 7-р баг 8-р баг сүүлийнх нь тэмцээний дүрм их амархан сүнхээ буулга тавиарай. Хэн ч хамаагүй. Нэгийг удаан тэрвэх хэрэгтэй. За, манай 4-р баг бэлэн болсон бололтой. За, бил дээрээ 3 тоолоход өргөн шүү. 1 2 3. За, өргөрөө. Залуун тонгоогоод өгөхгүй юу? Хитрхи хөшүүн бай шүү. Нилээн тэгхээтэй харагдах юм. За, бил дээрээ. За, болчихлоо. За. Юу вэ? Тим хүнд байна уу? 1-р баг хасагдлаа. 2 секундуудаа нүүр чинь улааж байгаа мó. За, хасагдлаа. Тэгэхээр тэмцээн маань жинхнээсээ эхэлж байна. Хөөх. Сайн байна шүү. Сайн байна. Хөдөө тавьчлаа. За, гараад ир. Хөдөө газар тавьж болохгүй гэдээ бахад. Хөлөө тавьж болохгүй шүү те. За, энэ хос хасагдлаа. Өд хоёр чи юу хийгээд байна? Алив гар. Одоо 57 минут өнгөрөөд байна. Сүүлийн 2 баг үлдээд байна. Хэр удаан тисэх болоо? Шүдээ 100-аад эцэг хүртэл тисээд үлднэ. Ойлголоо. За, хэр удаан тисэх юм шиг вэ? Ялах хүртлээ. Ялах хүртлээ. Дахиад нэг хэр удаан тисэх бол? Ялах хүртлээ. Гайхалтай. Залуу нэлээд шазруу юм гэж. За, тэгвэл бүсгүй дэмжиж урамшуулсан үг хэлэхгүй юу? Ойлголоо. Дэмжсэн урмын үг бол чадсан байхаа гэж найдаж байна. Хөөе, хийм цэвэрлэг. Ямар ичгүүртэй юм бэ? Захирлийн хүү ингэж угааг харвал шууд сонины тэргүүн нүүрэн дээр гарах байлгүй. Хөөе, чимээгүй хүчгүй болчихно. Утас хэрэгтэй бол хэлээ, би аваад өгье. Би өөрийн хүчээр олж авна. Чиний хүч хэн шүү? Миний хүчээр гэж. За, манай сүүлийн 2 баг үлдээд байна. Дахиад нэг суугаад босох уу? Суугаад босорой. Зүйтэй. За, босоод ирлээ. Залуугийн тухай дээр хөлс бүр зайсан байгааг хардаа. Ялагч нь хэн болох бол доо? Хөөх, хүчтэй байна шүү. За, сүүлийн багууд хүчтэй байна шүү. Яадаг үлээ. Онцглаа. Одоо л нэг эцсийн ялагч хос шалгарлаа. Энэ багийг төрүүлнэ гэж бодож байсан юм а. Бүр анханасаа. Сэтгэлдээ хэлэхгүй юу? Баяртай байна. Үнэхээр баяртай байна. Хөөх, баяр хүргэе. Бүгд алга ташаарай. Баяр хүргэе. Тавиач. Тавь л да.
Кайла. Юу болов? Юу л та би Ижана шоколад өгөхөр ирсэн юм шиг байна. Аа. Өнөөдөр Валентины өдөр билүү? хамар нь улаачхаж удаан хүлээсэн юм шиг байна. Кайла, цай уугаад явахгүй мó? Үгүй зүгээр нэрлэх хэрэггүй дээ. Оръё. Яасан олон бэлэг вэ? Цай аваад ирье. Кайла, нана тавьчихаа. Би төрүүлээд явлаа. Таваач. Сайхан сэтгэлтэй бүсгүүчүүд ингээд л уур хүргээд байдаг юм. Кайла, сайн сонс. Жүжиг бол жүжиг. Буруугаар ойлгож болохгүй. Энийг чамайг заяаны хантайгаа уулзрах хүртэл чинь би хадгалж бай. Баярлалаа. Дуудлагын жолооч дуудсан хүн байна уу? Яаж мэдсэн? Хэлээ үсттэй. Жолооч дуудсан бицтэй. Юу? Жомпио явах замдаа надад хэлсэн юм аа. Баярлалаа. Баяртай. Ким Чандэ. Ямар нэг юм болвол хэлээрэй. Муу юм болох юм уу? Битгий болоосоо гэж найдаж байна. Муу юм болохгүй дээ. Угаасаа Күүжумпио бид хоёр тийм дотн биш штэ. Болгоомжтой яваарай. Ким Чандэ. Санаа зовох хэрэггүй гэд байхад чинь Наатха өмсөд явах гэж байгаа юм уу? юу? Сая өгөх гэж байсан юм аа. Нэ. Баяртай.
Аав нь хийм цэвэрлэгээ. Ээж нь халуун усны газрын ажилч юм биз дээ. Тийм ээ захирлаа. Тийм хүүхэд яаж шинхүү ахлах сургуульд орж чаддаг вүлээ? Ийм юм байж болно гэж юу? Хин ард талд нь байгаа юм бэ? Та тушаасан л да. Юу гэнэ? Хэвлэл мэдээлэл яагаад аимшигтай байдгийг мэдхүү? Юу ч үл хайхардаг болохоор нэг л гал үрдсэн бол унтраах боломжгүй болдгийм. Ямар ч мөнгө амлаа зогсоох боломжгүй. Гал үрдсэн хүмүүсээр өөрсдөр нь унтраалгах хэрэгтэй. Яагаад эртхэн надад хэлээгүй юм? Жумпиог бусад хүүхдүүдийн адил бүсгүйг дээрлэхэд өнгөрнө гэж бодсон. Бүсгүй гинэ, хэн бүсгүй гэж? Уучлаарай. Залуу эзэнтэн ирлээ. Тэр хүүхдийг оролдох хэрэггүй. Юу гинэ? Оролдох хэрэггүй гэж байна. Юу яриад байгааг чинь ойлгосонгүй. Өнөөдөр арга хэмжээнд дээр таарсан эмэгтэйг хэлээд байна уу? Чи ээжигээ тийм завтай хүн гэж бодоод байгаа мó? Тийм дил сул юмд санаа тавиад суух завгүй хүн шүү дээ. Шинхаа группийн захирал хүн. Тэгвэл болоо. Одоохон бэлдээтгэх. Ойлголоо. Үнэхээр хачин хүн шүү. Чи наатга хаанаас олов? Харин л дээ. Хаанаас олсон юм бол? Хөөе, идэх хэрэггүй. Хөөе. Чихо. Би яагаад түгшээд байгаа юм бол? Муу юм болох юм шиг санагдаад байна. Хамгийн хэцүү нь чамдад муу юм тохиолдож байхад би юу ч мэдэхгүй байх гэж бодохоос л айж байна. Санаа зовох хэрэггүй. Ким чамдээ тийм сул дорой хүн биш гэдгийг мэднэ үсттэй. Айх хэрэггүй. Чиний ард үргэлж бид нар байгаа шүү дээ. Дэлхийн хэмжээний зочид буудлын сүлжээ Лавендерийн эзэн Хан Хэсүү захирал Дэлхийн зочид буудлын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Сэтгэл ханамжтай байна уу? Хамгийн шилдэг нь болохоос нааш сэтгэл ханахгүй.
Яадаг үлээ. Энэ хүн чи хэм бэ? Энэ хүн тэгээ жумпи ахын ээж юм уу? Хөөх. Шинхуа группийн эзэгтэйгээсэндээ өөрөө шүү. Харал та өөртөө ихтэй байгаа байдлыг нь. Хамгийн шилдэг нь болохоос нааш сэтгэл хана ахгүй. Ямар вэ? Төстэй байна уу? Магадгүй манад худ болох чинь билүү? Хэд чирэгдэж болохгүй үсттэй. Жаахан л Үгүй юм бол. жумпи ах. Жумпи хүргэн. Жумпи хүргэн. Жумпи аха. Нэг л харсан шиг байх юм. Дөрөв зургтын мэдээгээр гарсан. Хамгийн шилдэг нь болохоос нааш сэтгэл ханахгүй. Яадаг үлээ? Захирлаа. Хэн ирсэн? Гэнэт ингэж ирсэнд их цочирдсан юм а да. Үгүй дээ. Манай жумпи хүргэн. Үгүй танаа хүүгийн ачаар аваа тасаж байгаа л да. Жумпио энд ирсэн юм уу? Тэгэлгүй яах вэ? Ганц ирээд яваагүй л дээ. Ирээд хоноод кимчи хүртэл дарж өгсөн халуун усны газраар хүртэл ороод Гол юм а товчхон хэлчихье. Завгүй хүн байлгүй тэгэл юу яах вэ? Хүн төрсөн цагаасаа эхлээд ямар хувь тавилангаар амьдрах нь тодорхой болдог гэж би итгэдэг. Жумпио бол ганц солонгосч биш, Аз твч биш, дэлхийг удирдах хүн. тэгэлгүй яах вэ? Дэлхийн хэмжээний шинхуа групп шүү дээ. Хүүгээ өөрийн үргээ гүйцэтгэдэг болгохын тулд би чадах бүхнээ хийн. Ээжийн хувьд ч гэсэн. Тийм ээ. Мэдээж тэгэлгүй яах вэ? Чандыг сайн өсгөхийн тулд Тийм ээ. Би ч гэсэн их хүний хувьд охиноо жумпи тохирох хүн болгохын тулд чадах бүхнээ. тийм биш ээ. Гольфийн талбайн зүлгийг ярьсан юм л да. Юу? Зүлгийг сайн ургуулахын тулд юу хийх ёстойг мэдхүү? Хоол? Зэрлэг ургамлыг устгах хэрэгтэй. Хамт ургах боломжгүй зэрлэг ургамлуудыг уг үндсээр нь тасалж авах нь хамгийн чухал. Тэгвэл тэр чинь Тэгэхээр манай охиныг зэрлэг ургамал гэх гээд байгаа юм. Миний санааг ойлгосонд баярлалаа. Уг нь зэрлэг ургамлыг устгахын тулд хүчтэй хор цацдаг боловч энэ удаад чам менежер За. $300 сая вон. хангалтгүй гэвэл нэмээд өгч болно. Хүүгээ сайн харж байгаагүй бидний ч гэсэн буруу болохоор. Чам менежер. За. Жумпио эзэнтэй дахиж уулзахгүй гэсэн амуучиг. Энд гарын усгээ зураад л гүйцээ. Уучлаарай. эхнэр Ээж! Одоохон гар. Та нар их том алдаа гаргалаад Том баг нь хамаагүй. Хүний хүүхдийг зэрлэг ургамал гэж доромжиж байгаас чинь гайгүй байлгүй. Тийм болохоор одоохон гар. Миний хэлхийг сонсох байна уу? Канса юу хийгээд байгаа? Одоохон цагдаа дууд. Чи юу хийгээд байгаа? Зүнхийг нь мөнгөтэй гаргаж хай. ойлголоо. харамсахгүй үсттэй.
Би хоёр дахь боломж өгдөг ээлдэх хүн биш шүү. Тань шиг хүнтэй дахиж уулзахыг ч хүсэхгүй байна. Харин сайхан амьдрахыг хүсье. Явъя. За. Ээжээ. Ханя. Чиний хаанаас ийм их зориг гардаг байна? Ээжээ, би танаар их бахархаж байна. Танаар ингэж бахархаж байгаагүй юм байна. Мөнгнөөс илүү нэр хүнд чухал гэдгийг бодитоор баталж чадлаа. Юугаа яриад байгаа? Яагаад нэр хүнд мөнгнөөс илүү гэж мөнгө хамгийн чухал ш. Хөрөнгөтөн нийгэмд нэгдүгээрт мөнгө, хоёрдугаарт мөнгө, гуравдугаарт ч гэсэн мөнгө. Юуны чинь нэр хүнд гэж? Ханя. Тэгвэл түрүү яагаад хөөсөй? Үгүй ердөө 300 сая оноор солиё гэж байгаа үсттэй. Хүн доромжилж байгаа биш те ямар. Солонгосын нохойн хүртэл андахгүй болсон Шинхua групп байж ердөө 300 сая он багтах хөт. Тэгэд Хэрвээ чи компьютер гэрлээ гэж бодъё. Тэгээд ч ээж нь урт насллаа гэж бодъё. 100 наслах уу, 1000 наслах уу? Тэгвэл энэ Шинхua группийн бүх хөрөнгө хүүгийнх нь болно. Чинийх болно гэсэн үг. Гэтэл 300 сая он багт явах хөт. ээжээ. Яасан? Чи сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Тэгэхээр бидний зорилго бол Шинхua тээвэр, Шинхua нисэх хүч, Шинхua электроникс, бас Шинхua цемент, Шинхua автомашин. Бас юу байдаг вүлээ? Түрүүн лавиндор. Тийм ээ. Тэр зочид будалж гэсэн чинийх болно. Ээжээ. Яасан бэ? Хэн мэдхийн 20 жилийн дараа чи мэдээгээр гарах чинь билүү? Хамгийн шилдэг нь болохоос нааш сэтгэл ханахгүй. Тийм ээ, яг тийм. Манай ээж мундаг юм аа. Ханя. Чамаг ингэж алсыг харна гэж огт бодсонгүй. Одоо нас мэдсэн бол болоо. Зүйлхийг сайн ургуулахын тулд юу хийх ёстойг мэдхүү. Зэрлэг ургамлыг устгах хэрэгтэй. Хамт ургах боломжгүй зэрлэг ургамлуудыг уг үндсээр нь тасалж авах нь хамгийн чухал. Тоглолт үзэх тасалбар байгаа мó?
Ийм орой юу хийж байгаа? Тэгвэл чи ийм орой юу хийж байгаа юм? Усан цэлэлтийг өвлийн олимпиад оруулсан гэж сонсоогүй санагдах юм. Би зүгээр л Дотор давчтаад уу? Тасалбар байхгүй бол наашаа гарч ирээд ноо тэргүүлээд өгөхгүй юу? 내 머리는 너무나 나빠서 너 하나밖에 난 모르고 다른 사람을 보고 있는 넌 이런 내 마음도 모르겠지. 너의 하루엔 날은 없겠지. 또 추억조차 없겠지만 너만 바라만 보고 있는 나 자꾸 눈물이 흐르고 있어. 너의 뒷모습을 보는 것도 난 행복이야. 아직 나의 마음을 몰라도 끝내 스치듯이 가도 өнөөдөр авч явахгүй. Яагаад ширтээд байгаа юм? Зүгээр л сонирхолтой санагдаад. Юу тэр вэ? Миний сэтгэлд төгшүүрийн дохио дуурах бүрд үргэлж та гасч ирдэг. Төгшүүрийн дохио. Гал гарахад дуурдаг дохио шиг үү? Тийм ээ. Надаар хийл гэж байгаарай. Юг? Гал сөнөгч болгож болно шүү. Өнөөдөр ч гэсэн их баярлалаа. Болгоомжтой яваарай. За ээж. Яасан бэ? Уйлаад байлгүй 50 хэлэхгүй бол ойлгохгүй байна. Юу? Яагаад гинт хин цэвэрлэгээний газраа буцааж авна гэж? 7 жил ажилгүй явсан хүүг нь Шинхua Electronics ажилд авна гэсэн юм баха. Үл хөдөлгөөний газрын захирлыг хэлснээр энэ хавьд биднэрт хямдхан бараа түрээслэх нэгч хүн байхгүй гэж. Үгүй тийм л юм бол өөртөө ирээд ярьж болно үсттэй. Яагаад талдуур ингэж хүнийг хоолноос нь салгаж чаддаг байна? Ястай нэг. Ирээд уулзахын хувьд уулзсан л. Гэтэл та давс цацаад явуулчихсан штэ. Тэгээд яах байсан? Яах болж байна? Дөрвөлээ одоо яаж амьдрнаа? Энэ юу юм бэ? Өнөөдөр ихний өдөр болохоор өнөөдөр хэр байхаас цаашдын ажил шалтгаална шүү. Чи яах ёстой вэ? Энэ халуун хамттай кофе байна шүү. Хамттай кофе. Харин чи Наймаалж байна. юу вэ? Жирийн үеиг шигэ чанга хашгирал та. Наймаалж ирлээ. Илүү цоглог. Төгжрэнд амны зугаа гаргаж чадах наймаалж ирлээ. Одоо би Ботаны жигнэмэг ирлээ. Ботаны жигнэмэг ирлээ. Үнийг нь хийж болохгүй шүү. Хүмүүс асуун штэ. За, аль хурдал. Амжилт гэд хэлээрэ. Амжилт. Ботаны жигнэмэг. Наймаалж ирлээ. 3,000 вон. Наймаалж 3,000 вон. Ботаны жигнэмэг 2,000 вон.
2000 шүү. Будааны жигнэмэг. Будааны жигнэмэг. Будааны жигнэмэг. Будааны жигнэмэг ирлээ. Будааны Ээжээ юу хийгээд байгаа юм бэ? Будааны жигнэмэг. Ээжээ юу ч сонсогдохгүй байна шүү дээ. Нааш нөгөөх. Будааны жигнэмэг. За, хийгээд үз. Будааны жигнэмэг. Жаахан чангал да. Будааны жигнэмэг. Ойлголоо доо. Эгчээ, будааны жигнэмэг нэгийг өгөхгүй юу? Будааны жигнэмэг зараагүй мүү? Ээжээ. Будааны жигнэмэг тийм ээ. 2000. За баярлаа. Будааны жигнэмэг. Би тийш очиж яах юм? Урдих шиг ганцаараа очилт хүнд төвөг удаад байлгүй. Шэнхua группийн залгамжлагч нь би биш чи болохоор. Яасыг төвжрээтэй байх юм бэ? Гэхдээ заавал энэ замаар явах хэрэгтэй юм. Чам менежерээ тэрнээс нэгийг аваад ир. Юу? Тэр замын хажууд зарж байгаа тэр дуграг юмыг юу гэдэг вүлээ? Будааны жигнэмэг хэлээд байна уу? Тийм ээ, тэрийг. Солиор юу? Та гудамжнаас будааны жигнэмэг авч идэх гэж байгаа юм уу? Та юу нэрвэл биз? Чам менежерээ Уучлаарай. Будааны жигнэмэг нэгийг өгөхгүй юу? За. 2000. Баярлалаа. Захирлаа. Энийг яах вэ? Үнэр танартай тоос шороотой газар. Ийм аимшигтай тордогтой газар идэх юм зарна гэдэг яавч ирүүл хүний ухаанд багтахгүй. Одоохон гаргаж хай. За. Босгүй кафе нэгийг өгөхгүй юу? Босгүй. Ихчээ кофе гэдэг нь шүү дээ. Алив. За кофе очлоо. Будааны жигнэмэг 2000 вон. Машина зогсоо. Зүгээр яв. Зогсоохыг сонссон Зогсох уу? шаардлагагүй. Зогсоо гэж байна. Көчмпио. Ким Чантэй. Хүлээч бай. Зүгээр хүлээж байгаарай. Мундаг юм аа миний өх.
Яагаад хэлээгүй юм? Хэлвэл яана гэж. Дахиад л мөнгө сарваагаад хэдийг авах уу гэх үү? Хийм цэвэрлэгээ дампуурсан бол дахиад байгуулж болно шүү дээ. Ичдэггүй юм уу? Тийм ээ. Би үгүй манай гэрийнхэн ичих байх л да. Гэхдээ би энэндээ огтхон ч харамсахгүй. Юу л та? Бид хоёр найзлахад өссөн орчин маань таарч тохирохгүй л дээ. Би чиний найз бүсгүй болсон гэд чи бүгдийг дураараа өөрчилж болохгүй. Тэгээд яах гэж? Гэрийнхэн чинь бүгдээрээ гудамжинд будааны жигмиг зарж байгааг хараад өнгөрөх болж байна уу? Тийм ээ. Зүгээр харж бай. Юу? Зүгээр л хараад байж бай. Миний найз залуу хിവэр үлдээ гэж бодож байгаа бол. Хөө хийм цэвэрлэгээ. Наад үгийг чинь сонсолгүй удсан байна шүү. Гэхдээ би одоо хийм цэвэрлэгээний охин биш болсон. Ким Чандэ. Айлах гээгүй. Айх шаардлагагүй. Зүгээр л мэдэж байхад болно. Манай шулам ээж хизээч юу ч хийж мэдэхгүй. Тийм юм шиг байна лээ. Амал. Юг? Ямар нэг юм болох юм бол шууд надад хэлнэ гэж. Тэгээ. Дахиад нэг юм байна. Юу ч болсон надаас зогтохгүй гэж. Энийг амлаж чадахгүй юм байна. Юу? Танаа ээжээс биш. Чамаас болоод зогтохыг хүсдэг заримдаа. Хөөе. Амлая. Ядчил ээжээс чинь болж зогтохгүй гэж амлая. Чи Ким Чанди болохоор санаа амарлаа. Юу? Борчуудын хорооллын босс Ким Чанди миний найз үсгүй болохоор баярлаж байна. Амлсан болохоор санаа амарлаа. Юу вэ? Магтаад байгаа мó, муулаад байгаа мó? Энийг уух уу? Байна уу? Тийм ээ, шөнө хийх цагийн ажлын зараар залгасан юм аа. За. Ойлголоо. За, хулууны зутан бэлэн боллоо. За. Захиалсан хулууны зотой ирлээ. Сайхан оллоорой. Өнөөдөр халуун шүү. Сайн үлээж байгаад идээрээ. Чи их цоглог бүсгүй юм аа. Байнга ирж байгаарай. Манай зотон их амттай шүү. Чи их
Хөөх юм аа. Оюутан уу? Үгүй. Ахлах сургуулийн сурагч. Тэгвэл жаахан хэцүү юм. Юу тэр? Манай компани оюутан загвар өмсөх жогтыг ажилуулдаг юм л да. Уг нь чи таалагдаад байна. Ойлголоо. Ингээд хэр их цалин өгөх үү? Маа. Сайн байна уу? Юу авах вэ? Лацтай кофе авах уу? Боданы жигнэмэг авах уу? Ханя. Үгүй шүү. Харвас 8 явахаар ирсэн биш үү? Хэдийг авах вэ? Энэ та нарыг зөвшөөрлгөнд 8 хий гэсэн юм. Юу? Залуусаа, хурдан сүйдэг. Татвараа төлөх хэрэгтэй. Татвараа төлөх. Хэрэггүй л дээ. Хэрэггүй. Арай тэхгүй байлгүй дээ. Санаа зовоод л байна. Тэгвэл шалгаад үзэж болно үстэй. Уцаа өгч бай та. Уцаа юу? Яасан? Цэник чинь дуусчихсан юм. Байна уу? Байна уу? Ижан ах уу? Ижан ах уу? Байна уу? Байна уу? Байна уу, Кайла? Сайн уу? Тийм ээ. Сайн байна уу? Хэдэд хийлэгхэв? Дүүрэгчгээ. Төлбөрөө юугаар хийх вэ? Аха. Нойр хүрээд байсан. Баярлалаа аха. Чи хэтэрхий хичээгээд байгаа юм биш үү? Намайг мэдэхгүй гэж юу? Биш дээ. Солонгосын алдартай Ким Чанди. Төвчээр сэтгэлийн тэнхийг хасвал би хинч биш болох байх. Худлаа яриад л. Юу? Би чинь худлаа гэж хэлээд байхад чинь. Үгүй, надад амны цаас байгаа. Санаа зовчихлаа. Хэрвээ би Жумпюгийн оронд байсан бол бүр их санаа зовх байсан байх. Жумпюд битгий хэлээрээ. Би өөрийгөө аваад явчих чаднаа. Тэгж байж л нүүр бардам явж чадна. Жумпю татаархчлаа. Баяртай. Хөөе Ким Кансан, чамд хоолны мөнгө байхгүй болохоор өдөр юм мэдээгүй зү. Хүн юм идж байж л амьдрын штэ өлсөд хэцүүдж байгаа бах та. Яадаг хүүхдүүд вэ? Явъя. Хөөе, Кансан. Чи юм идэхгүй яваад байгаа мó? Үгүй. Хүрээдрээ наашир. Үнэ хэлээд. Хэлэхгүй бол багштай ч нь уулзаа шүү.
Зүгээр л мөнгөө өрөхгүйгээд хоол идэхгүйсэн. Багш төлөй гэсэн боловч би зөвшөөрөөгүй. Яагаад одоо хэлж байгаа? Өглөө нь сүү сонин хүргэж өгөөд өдөр нь зутан шөндөө шатхуун түгээх станц. Ийм байхад яаж хэлэх болж байна? Ганц удаа хоол идээгүйгээд өгөхгүй. Би явлаа. Хөөе Ким. Жаахан юм байж. Санаа зовоогоод. Уучлаарай. Баярлалаа. Уучлаарай. Уучлаарай. Хүн байна уу? 10 дугаар анги төгсөв.